Тэгээд нэмэр сонин санагч чинь те хэдүүлээ бөөнөрөө дандаа таньдаг хүмүүс байна. Тэ сайхан. Ой өөрөөгч сонсож байна уу? Уцаараа орлохгүй шүү. Тэг хичээлд анхаараарай. Та тэр намка анхаа хоёрын завсарт ороо суучих юм бол намайг илүү сайн харж чадах байх. There we go. Яг зөв. За. Эхлэх үү? Эхлэе. За. Окей. Идэгтэй аваар сонирн бай тээ. За. Надаа нэр юуныхан Playtime-ын цаг 30 минут өгсөн байлээ. Би цаг 40 минутаас юу ярихасаа мэдэхгүй. 30 минут өгсөн байлээ. Би цаг 40 минутаас юу ярихасаа мэдэхгүй. Окей. Тэгээд 10 минут инкул сонсож байгаа this gonna fuck off. За. Тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ өнөөдөр юу ярих гэж байгаа вэ гэхээр гэр хорооллын талаар ярина. За тэгээд Улаанбаатар хотын өнгөрсөн одоо ирээдүг ярина те. Ер нь бол үг түүхийн ярина. За тэгээд одоо гэхэлэр одоо алтааг нь ярина те, байга байдлыг нь ярина. Тэгээд ирээдүг ярина гэхэлэр ерөнхийдөө бол потенциалыг нь ярина гэсэн. Тэгэхээр нэг иймэрхүү гурван хэсгээс одоо яриа маань бүрдсэн байгаа. За тэгэхээр ингээд би өөрийгөө танилцуулъя яах юм бэ? Би юу? Би мэрэгчлэлтэн байгаа. No hecklers. Гарч болно. За ер нь бол яг Улаанбаатар гэдэг тэгэхээр юу төсөөлөгддөг вэ гэхээр хүмүүс гэр хороолт төсөөлөгддөг шүү дээ. Бүгдэнд нь гэр хороолт төсөөлөгддөг. За sorry for the lack of translators. Манлаа do the translating. Okay. За тэгэхээр яг Улаанбаатар гэхээр хүмүүс юу төсөөлөгддөг вэ гэхээр ингээд жижигхэн нэг юм нэг соёл иргэншилтэй тийм нэг юм нэг өндөр барилгаас бүрдсэн одоо нэг гол хэсэгт нь тойроод нэг юм нэг гэр хорооллын одоо нэг тийм нэг ургац шиг юм харагддаг шүү дээ. Ингээд тархаж байгаа те хаасаагүй ингээд тархаж байгаа замбраагүй хот төлөвлөлт ингээд байхгүй тийм гэр хороолт төсөөлөгддөг. За ерөнхийдөө бол ингээд Улаанбаатар гэл тэгэхээр гоё ч юм шиг муухай ч юм шиг ер нь бол янз бүрийн тийм одоо дүр харагдаж байгаа. За жоохон техникийн сааталтай болохоор зарим зургнууд нь лоуд хийгээ байгаа шүү. За гэхдээ ерөнхийдөө анх яг Улаанбаатар хот маань ямар хот байсан бэ гэж хэдүүлээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Улаанбаатар бол айгүй тийм яг түүх тэгээд соёлын хувьд амар тийм онцгой сонин тийм түүхтэй хот. За жишээ нь Улаанбаатар хот 1639 онд анх байгуулагдсан. За яаж Улаанбаатар хот байгуулагдсаныг мэдэх хүн байна уу? Ямар шалтгаанаар Улаанбаатар хоттой болъё гэж бодов. Бид нар урд нь баг хоттой байж үзээгүй. Яг үзсэн. Гэхдээ бас тэ ингээд нүүдэлчин соёл иргэншил болохоор биднэрт ер нь бол хот байдаггүй байсан. Яагаад хоттой болсон бэ? За инкул хариулаарай. За хариулъя гинэ тийм бол. За чи мэддэг юм. Гэр хоббийн хүнээс өөр хүн хариулвал уг зүгээр л юм. За яг хуу. За яг Улаанбаатар хот анх яагаад бий болсон бэ гэхээр өндөр гэгийн зан озар гэж нэг гай байсан да тий. Та нар сонсч ирсэн байлгүй тий. Монголын хувьд амар том мундаг тий уран бүтээлчтэй нэг амарлаг бурхан уралдаг юм зурдаг тий бараг л одоо Азийн тий Микеланжело гэж зарим хүмүүс солиорчсэн тий. Гэхдээ тэр бол яхаа аргагүй нэ айгүй тийм мундаг тийм уран бүтээлч байсан. За энэ хүн маань яасан бэ гэхээр Монгол улсад ерөнхийдөө бол буддын шашныг дэлгэрхэд айгүй том хувь нэмрээ оруулсан юм аа. За тэгээд өндөр гэгийн зан озрыг ер нь бол хотогт өргөмжлөөд шашны амар том одоо байр суурьд өргөмжлөөд тэгээд өндөр гэгийн зан озартай зориулаад ийм их өргөө гэдэг юм барья гэж шийдсэн бохгүй юу. За тэгээд их өргөө номын өргөө ер нь бол. За номын өргөө гэдэг нь юу вэ гэхээр ламнар цуглуулад тэгээд зан озрын одоо номлолыг сонсох те тэнд юм сурах тийм одоо явуулын тийм одоо бараг л сургууль шиг юм гэж баг хэлж болоход болно дөө номын өргөө те бүх ламнар цуглуулдаг байсан. За тэнгууд өмнөх зураг нь илүү гоё зураг байх байсан. Гэхдээ хэдүүлээ яг эндээс ингэж ярьчээ. За тэгэхээр тэр номын өргөө гэдэг нь сүүлдээ яванда хувьсаад юу болсон бэ гэхээр их хүрээ болсон. Тэгэхээр 1639 онд байгуулагдаад тэгээд нийтдээ Улаанбаатар хот 130 эдэн жилийн дотор ойролцоогоор 27 удаа нүүсэн байдаг. Ер нь бол тийм нүүдлийн хот. Тэгэхээр бас яг ингээд нэг тийм суурин хот биш. Яг бас ингээд 100% нүүдлийн гэхэд бас айгүй хэцүү. Яг ингээд нэг байгаа байрлалаасаа нөгөө байгаа байрлал руугаа тухайн яг нөхцөл байдлаас хамаарат ингээд шилждэг байсан. За яагаад Улаанбаатар хот шилждэг байсан бэ гэхээр энэ бас амар сонирхолтой. Одоо ингээд хэдүүлээ тийм шинжлэх ухааны уран зөгнөлтөө ингээд кино харах юм бол тийм ингээд нэг амар тийм sci-fi юмнууд гардаг шүү дээ. Нисдэг хот бат шаажих шиг тийм. Тэнгууд яг Улаанбаатар хотын гол онцлог нь юу байсан бэ гэхээр нөхцөл байдлаасаа болоод нөөдөг. За жишээлбэл
Монгол иргэний дайнтай байх үед Улаанбаатар хот тий одоо дайснуудаас цухтагаад өвөр Монгол руу нүүсэн байдаг. Бүр өвөр Монгол руу тий. Тэгэхээр одоо ингээд өвөр Монгол гэж тэгэхээр хэдүүлэнд амар сонин сонсгож байгаа шүү дээ. Амар хол тий хятад. Тэнгууд Улаанбаатар хот ойролцоогоор 20 жил өвөр Монголын газар нутаг дээр байсан гэх жишээ нэ. За тэгээд бэлчээрийн тахлалт болонгууд шууд нүгэд явцдаг. Бэлчээрээ хамгаалахын тулд нүгэд явцдаг тий. За тэгээд ямар нэгэн байдлаар усны нөөц дуусах юм бол нүгэд явцдаг ч юм уу тий. Эсвэл тухайн яг тэр нууник байрлаж исэн байгаль орчин сүйдэж байгаа тохиолдолд ер нь бол нүүж явдаг байсан. За ингээд 139 жилийн дотор Улаанбаатар хот нийтдээ 27 удаа нүүсэн байдаг. Тэгэхээр энэ бол амар тийм сонирхолтой статистик. Яагаад сонирхолтой вэ гэхээр нүүдэг хот гэж хаанч байдаггүй. За тийм үед хүмүүс ингээл ярьдаг тий Улаанбаатар чинь жижиг хот байсан шүү дээ. Тий хот байсан юм уу? Нэг хэдэн хүмүүс л нүгэдсэн юм уу гэл тий. Тийм үед тэр үед яг Улаанбаатар хотын нийт хүн ам нь ойролцоогоор 120 мянга байсан гэж ярьдаг байхгүй тий. За ирж очиод 120 мянган хүнтэй. За тэгээд энэ хүмүүс яадаг байсан бэ гэхээр тодорхой хэмжээд яг нэг хэрэгцээнээс шалтгаалаад 90 мянгаас те 120 ч юм уу эсвэл 70-аас 120 ч юм уу банк хэлбэлцдэг байсан. За тэгээд энэ хүмүүс ерөнхийдөө Улаанбаатар хотыг яг нэг хот биш гэж хэлэхэд бас аюу хэцүү. Яагаад гэх юм бол нүүхэд ойролцоогоор нэг түмэн тэмээ тэ хоёр түмэн үхэр гэх янз янзын тоонууд өгдөг тэ. Тэгэхээр яг амар хэмжээний тийм одоо мал ашиглаж Улаанбаатар хотыг аюу их олон удаа нүүлгсэн. Энэ тэгэхээр яг жинхнээс хот нүүлгэж байгаатай адилхан. Тэгэхээр тухайн үед амьдарч байгаа бүх хүмүүс бүгдээрээ яг л одоо байдаг шиг хашаа байшин амьдарч байгаа те сүм хийдэд байгаа, цэргийн хошоо байгаа те ингээл юм цамхаг мамхаг худалдааны газрууд байгаа. Тэрийгэ бүгдийг нь аваад ингээд нүүж байгаа гэдэг ер нь бол та нар төсөөлтөө. Тэгэхээр 27 удаа нийтдээ 139 жилийн дотор ер нь бол нүүсэн гэсэн үг. За тэгээд энийгээ нүүхдээ яадаг байсан бэ гэхээр эхлээд ингээд ранкараа хүмүүс нь хуваагдж байгаад эхлээд хотын захиргааны хүмүүс нүүдэг те дараа нь ламнар нүүдэг. За тэгээд ноёдууд нүүдэг. Тэгээд дараа нь харц иргэд нүүдэг гэдэг ч юм уу те. Тэгэхээр нэг монголчууд цаг барьдаггүй, монголчууд зохион байгуулалтгүй гэж одоо нэг тийм нэг яриа байдаг шүү дээ те. Монгол хүн болохоор цаг барьдаггүй гэдэг. Тэр яриа бол айгу худлаа. Яагаад худлаа вэ гэхээр бид тэр сая хэлсэнтэй 137 жилийн дотор 27 удаа хот нүүлгэнэ гэдэг бол их тийм амар ажил биш. Энэ бол асар их хэмжээний зохион байгуулалт шаардлагатай ийм том ажил. За тэгээд Улаанбаатарт яагаад суурьсан бэ? Нэг газараа. За нэг газараас суурьших шалтгаан нь юу байсан бэ гэхээр ороод сонсоо. Нэг газар суурьших шалтгаан нь юу байсан бэ гэхээр Хяхтын гэрээ 1772 онд байгуулагдсан юм аа. 1772 онд 79 онд. Яагаад энэ хоёрын хоорондын юулсан болохгүй байсан ойлгохгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар Хяхтын гэрээ байгуулагдсан. За Хяхтын гэрээгээд юу шийдэгдсэн бэ гэхээр айгүй олон юм шийдэгдсэн. Орос хятад хоёр Монголыг ямар байдлаар хувааж авах уу гэдгээ шийдсэн. За тэгээд дээрэс нь монгол хүмүүсийг юу гэж нэрлэх үү гэдгийг бас шийдсэн. Энэ бас амар сонин тийм статистик тий. За тэгээд тухайн үед монголчуудыг монгол гэж дууддаггүй байсан. Apparently дэлхийн бус орнууд монгол хүмүүсийг юу гэж дууддаг байсан бэ гэхээр Ndambuli иргэн гэж дууддаг байсан тий. Ndambuli гэдэг нь болохоор бүх нийтийн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр нэг хятад, монгол, манж тий Шинжааны уйгур хүмүүсийг бүгдийг нь одоо тухайн үеийн манжчин гүрэн нэгтгээд нэг нэрэнд ор авч явдаг байсан. За тэрнээс гадна дорооч шиг Дамбули. За тэгээд 3-т хамгийн том гаргасан шийдвэр нь юу гэхээр эзэнт Орос улс тэгээд манжчин гүрэн хоёр анх удаа худалдааны гэрээ байгуулсан. Хаагуур яаж худалдаа хийх вэ гэдгээ тодорхойлсон. Тэгсэн чинь тэр худалдааныхын зам нь Алтан твшийн хөндий гэдэг газараа дамжижсэн бохгүй юу? За тэгэнгუთ Алтан твшийн хөндий гэдэг газар нь нэгт амар секси газар те амар гоё юм хөндий газар туул голын хөвөнд өгдөг те амар гоё газар дөрвөн юм уулаар ингээд бэхлэгдсэн гоё газар. За энэ хідүүлээ ер нь суурьшаа. Одоо ингээд тасралтгүй солиотой юм шиг нүүхэ болоод хідүүлээ энэ суурьшаад Улаанбаатар хотод байгуулъя гэж шийдвэр гаргасан. За тэгэхээр ерөнхийдөө бол 1702 онд Улаанбаатар хот байгуулсан гэж ярьдаг боловч 1772 онд яг албан ёсоор яг их хүрээ гэдэг нэртэй болоод яг энэ газраас суурьсан байгаа. За би яг түүхч болохоор зарим он саруудыг нь месап хийж магадгүй шүү зөө. Тэгэхээр намайг бити дарамтлаарай. Ер нь бол ямар ч гэсэн Хяхтын гэрээний одоо яг үндсээр за энэ худалдааны зам дээр хэдүүлээ хотоо байгуулах хэрэгтэй байна гэж ер нь бол шийдвэр гаргасан. За тэгэхээр хамгийн сонирхолтой юм нь ихэнх хотууд хот яаж бий болдог вэ гэхээр ганцхан юмас бий болдог. Үйлдвэрлэл. Тэ үйлдвэрлэл байж ш хот бий болдог. Тэ тийм болохоор дэлхийд даяар хаасайгүй тэ торгоны хот, вино хийдэг хот, шоколад хийдэг хот гэж яах шиг тэ тэрүүгээр мэрэгсэн. За тэгэнгუთ Улаанбаатарын гол асуудал нь юу байсан бэ гэхээр Улаанбаатар шашин болон худалдаан дээр суурилсан хот байсан. Ер нь бол дэлхий дээр цөөхөн хитгэн тийм улсууд байгаа. Яг уу байгагийн хувьд бол байгаа. Сингапур байна худалдааны хот те. За Монголын Улаанбаатар хот бол шашин болон худалдаан дээр суурилсан хот байжээ.
За тэгээд бид нар суурьшгаа шийдээд эндээ баахан барилга бариад буу юм болоод ингээд айгүй тийм сайхан амьдарч илаа л. За тэгээ байжсэн чи ардын хувьсгал болоод ерөнхийдөө бол Улаанбаатар гэдэг хот бий болж ирсэн тий. За тэгээд энэ хотыг бий болгох одоо яг энэ дээр нэг хэдэн зургуудыг та нар харж байна. Энэ гандан байна. За энэ хэсэг дээр ингээ харах юм бол энэ хэсгийг Маймачин хот гэдэг байсан. За би хятадаар бол мэдгүй. Гэхдээ Маймачин гэдэг нь болохоор яг монголоор бол Наймачин гэсэн үг юм байлээ. Тэгэхээр бид нар нэг хятад Маймачин гэдэг үгийг хувиргаад монгол хэлний баялагт оруулсан. Маймачин. За энэ хотод амьдардаг байсан хүмүүс нь нийт Улаанбаатар хотын иргэдийн 3.1-ийг бүрдүүлдэг байсан. Амар хятад амьдардаг. За яагаад ийм хятад амьдардаг байсан бэ гэхээр нөгөө нэг худалдааны зам дээр байдаг болохоор энэ бүх худалдаа арилжааны тээвэрлэл, тооцоо бүх юмнуудыг бүгдийг хятад одоо тэр данжаад худалдаачид хариуцж авдаг байсан. За тэгээд энэ үед одоо нөгөө нэг Улаанбаатар хотод яг тийм их хятад хүн байдаг байсан шалтгаан нь худалдаа арилжаатай холбоотой. За fun fact. За Сүхбаатар жанжин байгаа шүү дээ. Тэ бидний одоо дахин шүтдэг Сүхбаатар жанжин энэ газар төрсөн. Хятадтай айгүй ойролцоо. Яагаад гэж бодож байна та нар? Сүхбаатар хятад байсан болов уу? Яагаад энд Маймачин хотод төрсөн юм бол? За. За Сүхбаатар яагаад Маймачин хотод төрсөн бэ гэхээр Сүхбаатар ер нь бол өөрөө ар гэрийнх нь айгүй ядуу буурай. За тэгээд энэ Маймачин хотын хамаг хар ажлыг нь юм өргөх ч юм уу те эсвэл одоо морийг нь те ингээд одоо арчлах ажлыг нь ер нь бол нэлээд харц монгол хүмүүс хийдэг байсан те. Тэгэхээр тийм болохоор ер нь бол Сүхбаатарын одоо гэрийнх нь аюу тийм хэцүү амьдралтай байсан болохоор Маймачин хотын иргэн тойронд суурлаад тэгээд энд ер нь бол амьдарч гисэн. Тэгэхээр Сүхбаатар бас нэлээд тийм харц гаралтай хүн гэдэг юмнээс харагддаг. За Маймачин хот одоо хаана гэдгийг та нар мэдэх үү? Маймачин хот Ярмагт байдаг тийм. Тэгэхээр ер нь бол Ярмагт одоо тэр чигтээ бараг тийм хятад одоо тийм хороол байсан гэсэн үг. Нэгсэндээ. За тэгээд яг тухайн үеийн яг их хүрээ айгуу тийм сонин зохион байгуулалттай Баруун аймгаас ирсэн хүмүүсд нь зөвхөн Баруун аймагтай байдаг, Зүүн аймгаас ирсэн хүмүүс нь зөвхөн Зүүн аймагтай байдаг, зүүн хэсэгтэй байдаг. Энэ дэр уг нэг амар гой зураг байсан. Лоудинг гэдэг нэг юм харагдаад байна. Гэхдээ энэний яг ингээд энэ том зурган дээр яг ингэ харах юм бол Улаанбаатар хотын одоо байгаа яг нөгөө нэг талбай байгаа шүү дээ. Бидний мэддэг талбай хогийн цэг байсан. За тэгээд хүнсний дүр байгаа шүү дээ. Мойсын тэр авийн хүнсний дүрийн тэр хэсэг тэр жигтэй яг богдын одоо тэр хамгийн том юунууд нь байдаг гэсэн газар. Хийдүүд байдаг гэсэн. Тэгээ богдын өргөөнүүд бүгдээрээ урд хэсэгт байдаг байсан. Тэгэхээр амар сонин үзэгдэл харагдаж байгаа байхгүй. Одоо ингээд бүх нөгөө мөнгөтэй хүмүүс гүүр даваад амьдраад байдаг шүү дээ. Тэ гүүр даваад туул голтой ойролцоо амьдэрдэг та. Яг энэ үед яагаад энэ хэм маяг гарч ирсэн бэ гэхээр богдын бүх одоо ногоон цагаан ордууд бүгдээрээ урд хэсэг яг туул голын хөвөнд байдаг гэсэн болохоор нэг юм нэг жоохон нэг тийм сонин нэг сэтгхүү суудсан юм шиг байна. За тэгээд ерөнхийдөө бол яг нэг юм Улаанбаатар хотын маань ерөнхий ингээд нэг дүр төрх нь яг ингэж харагдаж эхэлж байгаа. Урд нь баячууд нь байдаг те. Энэ бол нэг тийм нэг муухай хэлж байгаагаар биш. Яг жинхнээсээ яг тийм байсан. Одоо ч гэсэн бидний заашлыг дагж байгаа. За тэгээд хогийн цэг байжээ. Талбай хогийн цэг байсан байна. За тэгээд тэр хогийн цэгийг ерөнхийдөө бол цэвэрлээд улсын одоо яг нийслэлийн төвийг нь байгуулсан гэж хүмүүс их ярьдаг. За тэгээд нэг Сүхбаатар Улаанбаатар хот руу орж ирээд тухайн үед хүрээ рүү орж ирээд морин шээсэн газар нь ингээд нэг юм нэг дарцаг шиг юм зоогоо тэгээд тэнд нь Сүхбаатарын өшөөг босгосон гэж бас амар ярьд юм билээ. Тэр тэгтээ үнэн бодлоо гэдэггүй. За ер нь бол яг ингээд энэ харж байна. Яг одоо энэ харагдаж байгаа хэсэг бол яг хүнсний дөрвийн иргэн тойронд байгаа хэсэг. За тэгээд энэ уртлын талбайд нь янз янз юм хийдэг байсан. Цам хараадаг байсан. Цам бүжгэлдэж шүү дээ. Бүжгэлдэг. Тэгээд өөр нөгөө хийдэг байсан юм болохоор даншиг наадам гэдэг нэг мэддэг байсан. Би тэрийг очоорохаас асуугаад мартцсан байна. Яг юу хийдэг байсан санахгүй. Нөгөөх нь болохоор богдын ишиг хайрладаг. Богдын ишиг хайрлах гэж мэдхүү? Боо хайрлаа шиг. Тэрийг хийдэг байсан. Тийм. Богдын боовыг бүгдээрээ иддэг те. За тийм хийдэг байжээ. За ерөнхийдөө бол нэг Улаанбаатар хот маань иймэрхүү байсан юм байна. Ойролцоогоор 100,000 хүнтэй хамгийн ихтэй 100,000 хүнтэй янз бүрийн явуулын хүмүүс айгүй их. Тэгээд ихэнх хүн ам нь бүртгэгдээгүй хүн ам нь ер нь бол данжаад худалдаач. За ингээд Улаанбаатар хот байж исэн чинь ерөнхийдөө бол 1911 онд бид нэр тусгаар тогтнолоо зарласан тий. Ман жижиг өрн байхгүй болоод тэгээ тэрийг нь богдхаа мэдээд тэгээд fuck yeah хэдүүлээ гяс тусгаар тогтнолоо зарлаад авъя гэж зарлж аваад тэгээд ерөнхийдөө бол Монгол улс тусгаар тогтносон улс болжээ. За тэгээ байжсэн чинь гамингууд орж ирээд гамин манч хоёрын ялгааг та хэд мэдж байгаа юу?
За хэлээрэй. Юу юм? За манжууд нь юу юм? Манжууд. За манжнууд. За тэгэхээр яг уу тий гамин гэдэг нь болохоор шинэ хятадын засгийн газрыг хэлж байгаа. Гуаминдан гэдэг. Тэгэнгუთ бид нар манж чингүрнээс тусгаарласны дараа хятадууд нь үлдчихэж байгаа шүү дээ. Манж чингүрэн байхгүй болоод тэгэнгуთ нөгөөдөл нь та нар ч манайх байсан шүү дээ. What the fuck та нар буцаад түрээд иргээд ингээд биднийг эзэлж аваад тэгээд ерөнхийдөө бол ингээд бид нар хоёр дахь удаага манжийн иргэшэлд орхоо шахсан. За тэгсэн чинь Оросууд хурж ирж туслаад нэг Герман, Австри гаралтай генерал тэгтээ Оросын язгууртан Барон фон Унберг гэдэг нөхөр монголчууд болохоор Барон Унгар гэдэг шүү дээ. Тэр нөхөр хурж ирээд хүрээг чөлөөлөөд тэгээд ер нь бол бид нар бас нэг хэсэг нэг жоохон хайтайхан байжсэн. За тэгсэн чинь улаантнууд орж ирээд тэгээд ер нь бол Улаанбаатар гэдэг хотыг байгуулсан юм аа. Ардын өвсгөл болоод. За энэ болохоор 1920-ад оны үед болсон үйл явдал. За тэгээд шинэ Улаанбаатарыг барьж эхэлсэн. Хуучны бүх юмнуудыг бүгдийг нурааж эхэлсэн. Тэ факт тэ ингээл хүсүм хийд бүгдийг байхгүй болгоод дэлтлээл буудаал их буугаар сөнөөгөл сөнөөж жагаад тэгээд яасан бэ гэхээр шинэ цав цагаан өнгөтэй Улаанбаатарыг барьж гисэн. Бүх барилгууд нь цагаан өнгөтэй. За тэгээд одоо яг бидний хардаг энэ нөгөө нэг одоо бүх орон сууцнууд байгаа шүү дээ. Бүх орон сууцнууд тэгээд одоо соёлын тийм одоо байгууламжууд байгаа шүү дээ. 1990 оноос хойш ардчлалын хувьсгалаас хойш бараг шинэ тийм номын сан ч юм уу олон нийтийн барилга ерөөсөй баригдаагүй. Fun fact. Sad fact заяа. За тэрний өмнө бидний одоо бүх одоо тийм мэддэг музей, галерей тэгээд одоо сургууль, номын сангууд бүгдээрээ тэрний өмнө баригдсан. За ерөнхийдөө бол 1959-аас бараг 1960-аас 1980-ад оны хооронд Монголын Улаанбаатар хотын бүх бүтээн байгуулалтууд явагдаж дууссан. Энэ үед бидний одоо мэдэх бараг бүх барилгууд ер нь бол хийгдэж байгаа байхгүй юу? Окей. За тэгээд бид нар энэ социалист Улаанбаатарыг байгуулах явцдаа юу хийсэн бэ гэхээр бид нар хуучин Улаанбаатарыгаа ерөнхийдөө бол бүгдийн сөнөөс юм аа харамсалтай. За тэгээд сая дооны харж исэн богдын өргөө мөргөө бүгдээр байхгүй. Ер нь бол бүгдээр ингэ устгаад байхгүй болоод ингэ сөнөөцсөн. Тэ. За тэгээд энэ хотынхоо нурмаг дээр цогц дээр ер нь бол бид нар юу барьж байгаа вэ гэхээр шинэ Улаанбаатар хотыг барьж байгаа маа. Тэгээ энэ айгүй буруу. Яагаад айгүй буруу вэ гэхээр ямар ч соёл иргэншил дээр ингэж хуучин хотоо сөнөөгөөд шинэ хотыг барьдаг тийм тохиолдол байдаггүй. За нэг fun fact хэлчихье заяа. Египтийн пирамидуудыг мэдэн шүү дээ, тэ. Амар нүсэр big boys байдаг та, тэ. За тэр нүсэр ингээд тэр том пирамидуудыг ер нь бол эртний Египтүүд барьсан. Тэр хүмүүс шал өөр царайтай, шал өөр, тэ. Соёл иргэншилтэй, шал өөр шашинчлэгтэй хүмүүс. За тэгэнгუთ одоо Египтэд ямар хүмүүс байдаг вэ гэхээр хөвчлэн мусульман шашинтай хүмүүс байдаг та, тэ. Тэгэнгуთ яг 1200 оны ихэнх үеэр нэг амар лаг Курдын генерал Египтийг эзлээд Саладин гэдэг одоо лаг юуны султаны хүүхэд Египтийг эзлээд тэгээд бүх юм пирамидуудыг нураахаар шийдсэн байл л та. Нураагаад тэгээд байхгүй болгоод ягаад гэх юм бол энэ бүх пирамидууд бүгдээрээ тэгээд хуучны шашны исламын шашинтай холбоогүй буруу номтнуудын тийм одоо дурсгал гээд нураахаар шийдсэн тийм. Даанч нураач чадаагүй ягаад гэх юм бол нураах нь барихтайгаа илүү тэгээд барихаасаа илүү хэмжээний хүч зарцуулах байсан болохоор нураагаагүй. Гэхдээ энээс өөр ямар ч тохиолдол байдгүй байхгүй юу? Хуучнаас өнөөдөг тохиолдол. Тэгэхээр Улаанбаатарын хувьд бид нэр хуучин Улаанбаатараас өнөөсөн хамгийн харамсалтай юмнууд нэг. За ингээд шинэ Улаанбаатарыг барьсан. Ерөнхийдөө бол ингээд цагаан өнгөтэй тэгээ бүх барилгууд нь амар секси. Тэгээд ихэнх барилгууд нь неоклассицизмын хийцтэй барилгууд. За неоклассицизм гэдэг нь болохоор эртний грек ромын классиктэй сонгодог загварыг аваад тэгээд тэрийг жоохон өөрчлөөд орчин үеижүүл арай минимал болгоод тэ арай жижигрүүлээд барихыг неоклассицизм гэж байгаа. Шинэ классицизм. За яагаад неоклассицизмын барилгууд байсан бэ? Драмын театр энэ чинь юу лээ гадаад га ямны барилга тэ. За тэгээд драмын театр, дөөр үчирдмийн театр, төв номын сая яагаад неоклассицизм байсан гэж бодож байна? Яагаад гэвэл Сталин дуртай байсан болохоор. Сталин театр was sexy. Амар таалагддаг тий. Тэгээд Сталин ер нь бол тэр жигтэй бүх зөвлөлт холбоот улс болон зөвлөлт холбоот улсын харьяанд байдаг бүх улсууд бүгдээрээ галзуурсан юм шиг бүгдээрээ нэг зэрэг неоклассицизмын барилгууд хийдэг байсан. За тэгээд ингэж хийж байгаад бид нар гол нь өөрсдийнхөө өнгө төрхийг яаж шингээх вэ гэдэг амар том тийм чаленж гарч ирж байгаа байхгүй тий. За тэр чаленж нь юу вэ гэхээр бид нар неоклассицизмын барилга хийхгүй гэж хэлж болохгүй заа. Тэгэх юм бол тэгээ бараг л алуулна шүү дээ. Тэр нь бол за тэгэхээр бид нар яаж энийг гоё тэнцвүүлэх вэ? Яаж Оросын хүсэж байгаа ямиг монголчуудынхаа дүр төрхтэй холих вэ гэдгсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр бид нар Монгол чимэглэл ашиглаж эхэлсэн.
Монгол чимэглэлүүд дандаа Монгол хээ, Монгол бэлэгдлүүд, плант нь Монгол одоо тийм дөрвөлжин ийм тэгнүүд оруулж ирсэн тий. Сүм хийдийн барилгуудаас тэгээд ийм дугуй мугуй юмнууд оруулж ирж энэ болохоор одоо нөгөө нэг юутай дүүсэж байгаа хөө Монгол гэртэй тий. Тэгэхээр одоо жишээлбэл та нар драмын театрыг харах юм бол амар тийм онцгой Монгол дүр төрхтэй байгаад идэх шалтгаан нь дээрэс нь харах юм бол ийм сүм хийдих шиг гонхтой байдаг. Тэгээд дөрвөлжин тэгхтэй байдаг. Тэгэхээр энэ бүх юмнууд нь биднэрт тодорхой хэмжээнд танил болгож өгч байгаа байхгүй юу. За тэгээд ер нь бол тухайн үед баригдсан бүх Монгол барилгуудыг Японы дайны хоригдлууд барьсан. Хамгийн сонирхолтой нь. За тэгээд халахын голын дайнд японочууд нэг монголчуудтай байлцсан шүү дээ тий. Чаавс төөрхэд. Тэгээд байлтаад нэг хідэн цэрэг олцлогдсон юм байна л да. Тэгээд тэр цэргүүд нь яасан бэ гэхээр бүгдээрээ ерөнхийдөө бол Монголын бүх хар ажлыг хийсэн хүмүүс. Тэгэхээр бид нар бол маш дээр үеэс японочдоор барилгаа бариулжсэн. За тэгээд энэ барилгуудын санхүүжилт нь хаанаас ирдэг байсан бэ гэхээр нэг бол Хятадаас, нэг бол Оросоос ирж байгаа. За тэгээд барилгын ажлыг хийдэг байсан бэ гэхээр японочууд барьж байгаа Японы дайны хоригдлууд. За тэгээд хин дизайн гаргадаг байсан бэ гэхээр Орос юм уу Герман дизайнерууд Монгол хүмүүстэй хамтраад гаргадаг байсан. Тэгэхээр айгүй тийм international тийм сонирхолтой төслүүд явагддаг байжээ. За тэгээд энэ төрийн ордон бас хамгийн одоо том чухал жишээнүүдийн нэг. Төрийн ордыг Оросууд ер нь бол загварыг гаргасан. За тэгээд мэдээж Оросын санхүүжилттэй. Тэгвэл стайл нь өөрөө brutalist тийм Герман стайлтай, authoritarian стайлтай. Тухайн үед амар модонд орж исэн. За тэгээд энийг хэн барьсан бэ гэхээр манай Япон цэргийн хоригдлууд барьсан. Тэгээд чаавс тэд нар одоо тэгээд гэр оронлогоо буцсан юм уу бүүмэд баг тэгээд энд барилгаа барьсаар нас орсон баг. Яана. За тэгэхээр яг гоо одоо ингэж хэдүүлээ харах юм бол манай яг тэр нөгөө нэг одоо яг төрийн ордоо айгүй өөр юм маягтай байдсан шүү дээ. Уртаа ингэ Чингисийн өшөөтэй те өвөөдөө хувлагийн өшөөтэй. За дээр үед ямар байдаг байсан бэ гэхээр ийм өнгөтэй чулуугаар хийсэн те хийцэн айгүй гоё. За урдаа тэгээд бүх одоо удирдгчдийн буухантай энэ тэгээд давхар энэ дээрээ гарч ир зогсдог парад явж байгаа хүмүүсүүд ингэж далдаг нэг ийм хэсэг газар байсан. За тэгээд ерөнхийдөө бол энийг яасан бэ гэхээр энэ эндрийг нь тэр чигт нь авч хаяад өөр газар байрлуулад тэгээд урд нь ингэж нэг ийм нүүрэнд нэг юм наацсан байдаг. Тэгэхээр хашаагүй байсан тийм. Тэгэхээр олон нийтийн одоо нэг талбайг нь хүмүүс очиж ашиглаж болохоор бүгдээрээ хашаагүй байсан. Даанч одоо ер нь бол хашаатай болцсон. Олон нийтэд хүрэлцээг болцсон. Тэгэхээр яг бид нар ингээл коммунизм, социализм муу гэж ярьдаг боловч энэ үед ядчил хүмүүс ногоон байгууламжаар нь орох хэрэгтэй байсан. Тэгээ тэр нь бас аюу сонио бодвоштой юм болов. За тэгээ та нар одоо ингээд төрийн ордны хажуугаар яваад үзээрэй заяа. Яг ингээд алхаж чахад хуучин барилга, шинэ барилга хоёрын нь залгаан яг харагддаг. Хуучин амар чанартай. Өнгөн шал өөр, хийцэн шал өөр, амар солид те. Тэнгууд шинэ нь болохоор ингээд те нэг жоохон хямдхан хятад материал хэрэглэсэн шиг жоохон өрөвдөлттэй шатав. За тэр яхав. За тэгээд ерөнхийдөө бол ингээд энэ үед Улаанбаатар хот өөрийнхөө дүр төрхийг олж ижээ. Гэхдээ бид нэр энэ явцдаа хуучин шашны одоо тэр Улаанбаатарыг ер нь бол сүнөөж энэ дүр төрхийг олсон юм аа. За зарим зургууд нь лоуд хийхгүй байна sorry. За тэгэхээр ерөнхийдөө яагаад ингээд бид нар Улаанбаатарынхаа түүхийг мэдэх нь чухал вэ? Яагаад Улаанбаатарын онцлогийг мэдэх нь чухал вэ гэдэг нэг тийм асуулт гарч ирж байгаа тийм. За тэгэнгүүт энд хариулах амар том юм байна. За тэр нь юу вэ гэхээр VUCA гэдэг юм байна. За та VUCA гэж сонсч ирсэн үрд нь. За VUCA гэдэг нь болохоор орчин үеийн одоо яг ингээд нийгэм эдийн засаг улс төрийн байдлыг VUCA гэж тодорхойлж байгаа байхгүй тий. 21-р зуунд гарч ирэх боломжтой энэ юмыг VUCA. За VUCA гэдэг нь юу вэ гэхээр volatile буюу тогтворгүй гэсэн. За тэгээд uncertain буюу мэдхийн арга байхгүй. За тэгээд complex буюу яривхтай. Тэгээд ambiguous гэдэг нь бас тодорхойгүй юм байна л та. За тэгэнгუთ яг энэ яг юу яриад байгаа вэ гэхээр сая хэдүүлээ ковид болсон шүү дээ тий. Тэгээ ковид болонгууд ингээл fuck юу вэ ковид болчлаа гэж бид нар нэг хэсэг амар сандарсан да тий. Тэгэнгუთ ингээл бидний амьдрал шууд оронгороо эргээл тэгэл бид нар тий онлайнаар ажиллаа хийдэг, онлайнаар хичээлээ хийдэг, онлайнаар бүх юмаа хийдэг тий. OnlyFans-ийн аккаунтууд амар хийсдэг тий. Амар болсон шүү байна. Тэгэнгუთ яг VUCA гэдэг нь яг энийг яриад байгаа байхгүй юу. Ер нь бол бид нар амар аюултай цаг үед амьдарч байгаа тий. Энэ аюултай цаг үе гэдэг нь гэмт хэрэг гэхээсээ илүү яг дэлхийн нөхцөл байдал амар аюултай байгаа тий. Нэг гай, нэг сарсан багахны мах эзнээс болоод бид нар бүгдээрээ өвчин тусч ах жишээ нэ тий. Тэгэхээр энийг ер нь бол VUCA гэж яриад байгаамаа. За тэгэхээр сая ингээд яг ковид одоо хамгийн том жишээ байсан. Тэрнээс гадна байгаль орчны гамшигуд байгаа. Хаасайгуу гал гарч ийн, хаасайгуу тий байгалийн баялаг байхгүй болж байна. Бөөн тийм одоо байгаль эдийн засгийн асуудлууд бий болж байна. За тэгээ одоо яг яах гэдэг юм бэ тий. Энд яг Улаанбаатар яг ямар хамаатай юм гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Улаанбаатар
яг энэ VUCA-д бид нар яг яаж хувь нэмэр оруулах гэж байна. Энэний эсрэг бид нар яаж тэмцэж чадах юм? За тэгээд энэ VUCA-д бид нартэй яг ямар хамаатай юм гэж байна. За тэгэнгუთ VUCA гэдэг одоо яг энэ орчин үеийн яг энэ амар тогтворгүй байгаа энэ байдалтай тэмцэх хамгийн зөв арга бол mobile болон flexible байх. Тэ? Байнгын хөдөлгөөнтэй уян хатан байх гэж ярьж байгаа. За тэгэнгუთ нөгөө нэг хуучны Улаанбаатарын юм чинь орж ирж байгаа байхгүй юу? Сайхан хэлсэн шүү дээ. Байнгын нүүдлийн хот байсан. 27 удаа 139 жилийн дотор байршлаа нүүн. Нэг удаа бүр тэрэлжид байсан, нэг удаа өвөр Монголд байсан. Энэ бол амархан ажил биш те. Тэгэхээр энэ хэмжээний уян хатан байдал ер нь бол биднэрт хэрэгтэй байгаа байхгүй юу? Орчин үеийн амьдралын хэв маяг одоо яг тэнцхийн тулд. За тэгэхээр энэ жоохон экстрим байж магадгүй л дээ. Бид нар бүгдээрээ гэрээ аваад нүүн гэсэн үг бол огтхон ч биш. За тэгэхээр юу яриад байгаа гэхээр энэ орчин үеийн амьдралын хэв маягтай хамгийн их тохирж байгаа юм нь гэр. Одоо хэдүүлгийнхаа сууж байгаа шиг юм гэр. За яагаад гэр тохиромжтой гэжгээд асуух юм бол гэрийг хэдүүлээ зүгээр өөрөөсөө ингэ бодоод үзье л та тий. Гэр ойролцоогоор 3500 жилийн түүхтэй. 3500 жил гэдэг бол амар удаа хугацаа байхгүй тий. Энэ 3500 жилийн турш бид нэр гэрийг жижигхэн ийм тий мод навчаар хийсэн овоохоноос ахуулаад одоо орчин үед бидний сууж байгаа шиг ийм одоо бүтээгдэхүүн болгосон. Ер нь тий гэр ингэ бодоод үзэх юм бол гэр байшин ч биш. А тэгсэн мөртлөө майхан биш. Тий бүтээгдэхүүн биш, байгууламж биш. Яг юу гэдгийг мэддэггүй. Тэгтээ хүмүүс гэрт амьдрах, майханд амьдрах хооронд маш их ялгаатай байдаг. Та нар майханд хонж үзсэн үү? It sucks. Тэгээ майханд үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Тэгээ playtime бол заваардаг шүү дээ. За гэрт амьдрахад өөр байдаг. Тэгээ 0 байдаггүй ч гэсэн гэр хамаагүй cozy, хамаагүй comfortable, хамаагүй homey, тий гоё санагддаг тий. Тэгэнгუთ энэ мэдрэмжийг бид нар ойролцоогоор сүүлийн 3000 жилийн турш багаар жижиг сажиг өөрчлөлт хийсээр байгаад гэр гэдэг орчин бүтээсэн байхгүй. Одоо ерөнхийдөө бол гэр маань нэг цаашаа яваг байгаа. Гэхдээ хаасайгүй гэр байдаг байсан. Эртээр үед монголчууд зөвхөн гэрт амьдардаг хүмүүс биш. Монголоос гадна өөр бүх төр ухсааны, тунгас ухсааны хүмүүс гэрт амьдардаг. Энэ бол нүүдэлчдийн сууц байхгүй юу? Тэ? За тэгээд хамгийн сонирхолтой нэг юм юу вэ гэхээр гэр гээл тэгэхээр одоо гэр Чингис хаан морь гурыг ярихлаар нэг залуу хүмүүс кринжлээ шагаад байдаг шүү дээ. Юм амар те үнцэрхүү үзэлтэй ингээл те. За энэ бол тийм биш ээ. Ягаад гэх юм бол барууны айгүй том архитекторууд, инженерүүд, дизайнерууд бүгдээрээ гэр сонирхдаг. Гэр сонирхдаггүй нэгч байдаггүй. Ер нь бол ягаад гэх юм бол энэ бол төгс бүтээгдэхүүн. Тэ? За би тэгээд дараа нь жишээгээр харуулъя. За ерөнхийдөө бол ингээд түүхэнд гэр айгүй ажиглагддаг те. Хаасаагүй гэр байдаг, хаасаагүй гэр ашиглагддаг юм бүтээгдэхүүн. Одоо ч гэсэн гэр ашиглаж байгаа. За Монголд ингээд бодох юм бол Монголд ингээд те гэр хороолт гэр байдаг, хамаг асуудлын ингээд үндсийг гэр бүрдүүлэлт гэж бодож байгаа бол wrong. Ягаад wrong вэ гэхээр гадаадд айгүй том гэрийн зах зээл байдаг. Хэдэн 10 сая долларын гэрийн зах зээл юу нь бол гадаад эргэлдэж байгаа. За тэгэхээр энэ гэрийн зах зээл нь янз бүрийн байдлаар явагддаг. Зарим хүмүүс яадаг вэ гэхээр гэр дотроо гэр хийх гэж ашигладаг. Тэ хүүхдүүдтэй жижигхэн бид нар ингээд нэг овоохоо маягийн юм гэдэг шүү дээ. Нөө гадаадууд бол гэр дотор гэр хийдэг тэ. За тэгээд тэрнээс гадна кампинг зориулалтаар ашигладаг. Янз бүрийн хүмүүс ер нь бол гэртэй холбоотой. За Америкийн нэг Pacific Yurts гэдэг нэг компани яадаг вэ гэхээр Монгол гэрийг жоохон өөрчлөөд яг үндсэн нөгөө нэг одоо чухал юмнууд нь өөрчлөгдөхгүй те зарчмууд нь өөрчлөгдөхгүйгээр эд ангиудыг нь жоохон өөрчлөөд ер нь бол гадаад айгүйх ашигладаг. Энэ бол шин төрлийн амны орон сууцны тийм хэлбэр болцсон off-grid амьдралын off-grid гэж та нар сонсч ирсэн байх те. Ямар ч тийм цахилгаантай, төвийн шугамтай холбоогүй тусгаар тогтсон амьдралыг off-grid гэж ярьж байгаа. За тэгэнгუთ ер нь бол ингээд хаасайгүй гэр ашиглагдсан юм байна. Зөвхөн Монголд биш. Монголчуудаас илүү ер нь бол барууны хүмүүс гэрд илүү их дуртай, илүү их ашигладаг, илүү их худалдаж авдаг. Монголоос илүү том зах зээл Монголоос гадна байдаг гэрийн. За тэгээ ингээд ярингуут яг зөвхөн гэрийг те хүмүүс амьдрах гэж ашиглах юм уу гэхэлээ бас үгүй. Маш олон дизайнерууд, инженерүүд, тэгээд архитекторууд гэрийг ирээдүй гэж боддог. Тэ бидний одоо хоцрогдсон, бидний ингээд зайлмаар байгаа юмыг ер нь бол хүмүүс ирээдүйн шинэ боломж гэж хараад байгаа байхгүй тий. За тэгэхээр энэ хоёр амар том архитектор байна. Японы. За мэдхүү. Чи мэдэн шүү дээ. Come on өрнөхөө. За нэг нь болохоор Toyo Ito, нөгөөх нь болохоор Sejima гэдэг хоёр архитект байгаа тий. За энэ хоёр бол Японы хамгийн мундаг архитектурын нэг. Дэлхийд хамгийн том шагналуудыг авч исэн хамгийн мундаг архитектурын нэг. За тэгэхээр энэ хоёр анх залуудаа юу хийжсэн бэ гэхээр гэр зохион бүтээжсэн. Тэгээ энийг юу гэж нэрлсэн бэ гэхээр орчин үеийн Токиогийн нүүдэлчин охиныг гэр гэж нэрлэжсэн. Англиар ярих юм бол Modern Tokyo Nomad Girls POW. POW гэдэг нь болохоор Японоор гэрийг POW гэдэг юм л да. Япон хятад солонгос гурлаа POW гэдэг. За тэгэхээр энэ нь юу вэ гэхээр майхан шиг ийм
бүтээгдэхүүн юм байна л та тий. Ийм төмөр ийм араамаар ингээд толбогдох зорилттой. Тэгээ доторх тавилганууд нь өөрөө хувирах чадвартай янз бүрийн тавилга болдог. За тэгээд энүүгээр амар том шагнал хүртэж авч ирсэн тий. За тэгээд энэ нь бол мэдээж явандаа бүтээгдэхүүн бол болоогүй. Гэхдээ энэ хүмүүсийн сонирхлыг нь харуулж байгаа байхгүй. Японы хамгийн мундаг архитекторуудын хамгийн хийсэн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг нь гэр байжээ. Эсвэл шинжилсэн гэр ч юм уу тий. За тэгээд дотор нь харах юм бол иймэрхүү байдалтай харагддаг тий. Жохон майхан шиг юм шиг, араб гэр шиг юм шиг. Тэгээд тавилганууд нь ингээ бүгдээрээ хөдөлж мэдлдэг, тавил малтай янз бүрийн байдлаар ажилладаг. За тэгээд ингээд дээрээс ингээд өлгөөд ингээд ийм тэ ингээд ийм хөвдөг гэрмэр болгож болдог янз бүрийн байдлаар үзэж байгаа байхгүй. За тэгэнгუთ ингээд энэ дотор нь ер нь бол 1-2 хүн багтах зорилттой тий. Тэгээд тэр хүмүүсийн бүх амьдралын хэрэгцээг хангах зорилттой ийм бүтээгдэхүүний загвар гаргаж ирсэн. За энэс гадна өөр бас нэг амар чухал хүн байгаа. Энэ хүний бүтээл нь бүр ингээд хэдэн 10 жилийн турш ингээд Америкийг шуугуулж исэн амар олон газруудаар тархаж исэн. За Buckminster Fuller гэдэг нөхөр байгаа. Нэр нь ч гэсэн амар сонио. Weird guy. Хараас жоох сонин guy үстэй. За энэ old guy яаж исэн бэ гэхээр энэ хүний яг ингээд төсөөлөл нь амар тийм ийм том ийм одоо ийм хүлэмж хийгээд те энэ дотроо ингээд ургамал ургуулад бүхэл хотын ингээд те хүсдийн хэрэгцээг хангана гэдэг дандаа солиотой юм ярьждаг зэ. Тэгээ эдгээр нь гэхдээ үнэхээр цагаасаа төрүүлсэн те хэдэн 100 жилээр төрүүлсэн тийм мундаг санаа хэрэгжүүлдэг байсан юм байна л да. За тэгээд энэ Buckminster Fuller өөрөө инженер, архитект, дизайнер тэгээд зохион бүтээгч ийм дөрвөн ийм мэргэжлийг хослуулсан амар мундаг нөхөр байсан байхгүй. За тэгээд энэ нөхрийн хийсэн хамгийн алдартай бүтээл нь хоёрхан бүтээл байна. Хамгийн алдартай хоёрхан чашин. За хоёр нэг нь болохоор ийм хотыг ингээд ийм том хүлэмжээр бүрхээд дотор ингээд цаг агаарыг ингээд өдөртөө хийдүүлээ тий. Аяар даварцсан бастай. Өвөл болохгүй, зонч болохгүй тий. Өөр perfect. За нөгөө нэг бүтээл нь болохоор гэр. За тэгээд энэ болохоор ингээд өөрийнх нь Dymaxion house гэдэг заяа. Dymaxion гэдэг нь dynamic maximum гэдэг хоёр үгийг холиод Dymaxion гэдэг тийм нэр гаргаж ирсэн. За энэ ямар очтой байсан бэ гэхээр 2 дугаар дайны дараахан та нар 2 дугаар дайны талаар мэдж байгаа хэрэгтэй. Мэдгүй хүмүүс ч зөндөө байдیں۔ Гэхдээ мэдгүй бол мэдж байгаарай. За 2 дугаар дайнд амар их олон улсууд хоорондоо алцаад хэдэн 10 сая хүн нас бараад тэгээд ер нь бол юу үлдсэн бэ гэхээр бөөн зэвсгийн илүүдэлтэй үлдсэн. Америк ялангуяа амар хөнгөн цагааны илүүдэлтэй үлдсэн. Онгоц хийдэг байсан байхгүй онгоцоор. За тэгэнгუთ энэ хөнгөн цагаанаа яах вэ те энийг чи хаях гээд штэ гээд тэгээд яасан бэ гэхээр энэ хөнгөн цагааныг хэдүүлгээр нэгнүүгээр байшин барил л та гэж тийм шийдвэр гаргасан. За тэгээд энэ Dymaxion house нь амар яг гэртэй адилхан заяа хаяагаараа сэрүүцдэг. Одоо Монгол гэрт хүмүүс ингээд сэрүүцхийн тулд хаяагаас өгөх юм бол доороос сэрүүн агаар орж ирээд тооноор гардаг те энэ бол яг ийм passive буюу одоо тийм итгэхгүйгээр те өөрийгөө халааж хөргөх тийм аргууд нэг өгөхгүй. За тэгэхээр энэ Dymaxion house ч гэсэн яг тэгдэг дээрээсээ доороосоо агаар аваад ингээд бүхэлдээ ингээд гэрээ ингээд air condition шиг юм ингээд халаачдаг. Right? Халуун агаарыг ч гэсэн ингээд тэгж авах бас боломжтой. Янз бүрийн жижиг хавхлагуудыг нээж хагаад ингээд агаарын солилцоо мэлцэг өөрчилдөг. This was fucking amazing. За тэгээд ингээд бас нэг тийм онгоц шиг харагдаж байгаа шүү дээ. Тэ өөрөө тэ нэг скетж байгаа юм шиг харгийн тавх шиг тэ. Тэнгуут яг энэ хийцийг нь өөрөө бас яг тэр нөгөө нэг хэрэглэж байгаа материалаа ботсон байхгүй юу? Төмрийг бид нэр солихгүй те төмрийг бид нэр ингээд яг байгаагаар нь ашиглана. Онгоц шиг харгэрийн тавг шиг ингээд ашиглана гэдэг. За тэгээд яг ингээд харах юм бол бараг л гэр шиг дотроо ингээд хуваалт доттой те. Унтлагын өөрөө 0 бүх юмуд нь хуваацсан. За тэгээд энэ дээд зураг нь бас амар гоё. Ингээд тэр чигтээ цонхтой те тэгээд хөнгөн цагаан болохоор амар хөнгөн. Гэр шиг хөнгөн бол байж чадахгүй. Гэхдээ маш хөнгөн. Ачааны машин бол өлхөн 4-5-ыг аваа явчихаар Dymaxion house гэдэг юм. За тэгээ яг жинхэнэ прототип нь яг ингэж харагддаг. Энэ бас бүр амар гайхалтай барьсан. Тэгээ functional дотор нь хүн амьдарч исэн. За хажуудлынх нь нэмийг харж байгаа бол энэ 0-ийнх нь нөгөө нэг юу septic tank бохирыг нь дотор нь агуулдаг. Бүх одоо тэр юмнуудын дотор нь ингээд агуулж идэг. Тэгэхээр ингээд 2-3 хүн байгууламжаар ерөнхийдөө бол ингээд энэ төгс юм амны орон сууцыг бүрдүүлэх боломжтой байсан байхгүй. За тэгээд энэний гол яг юм нь юу вэ гэхээр доороо дугуйтай хийж болно. Тэрээ хүсэх юм бол ингээд машинаар ингээд чирээ явцдаг. Тэр нь хайр цэг. Эсвэл бүр хол газар руу нүүмээр байгаа бол яаж болох вэ гэхээр бүгдийг нь салгаад нүлгсэн ч болно. Тэгэхээр яг нөгөө нэг гэр гэдэг нь чинь гол давуу тал нь юу байдаг вэ гэхээр уян хатан байх хэвээр тэгээд хаашаач явдаг байх хэвээр. Тэгэнгუთ яг энэ Dymaxion house гэдэг юм яа тэрийг нь амар сайн дуурайж чадсан байгаа байхгүй юу? За нэг ийм нэг байгууламж ээжээ дотроо нэг иймэрхүү юм аягтай. Одоо хүртэл прототипууд нь загварууд нь ерөнхийдөө бол аягүйх байдаг гадуур. За тэгээд энүүгээр ингээд хотхон байгуулна гэсэн тийм өрөөдөлтэй байсан. За энэ хотгонууд нь бүгдээр юу гэхээр тустай юм жижигхэн юм нэг шал шиг юмтай. Тэгээд тэр шалан дээр нь зүгээр гэрийг нь аваачаад барьцдаг. Одоогийн нэг Монгол гэрийг хэрэглэхтэй айгүй адилхан.
За тэгмүүд энэ бүгдээрээ ингээд төвийн шугамуудтай холбогдсон ч юм уу те. Эсвэл өөрсдөө ийм нэг одоо septic tank bankтай ч юм уу цэвэршүүлэгч нэг тийм нэг системтэй иймэрхүү байдлаар ийм хотгонуудыг бий болгоё гэж аяг төсөөлж ирсэн. За тэгээд мэдээж энэ хүний мөрөөдөл бол биелээгүй. Яагаад биелээгүй гэхээр зөндөө олон санхүү эдийн засгийн шалтгаанууд байгаа. Гэхдээ тэрийг хэдүүлээ ярихгүй. За тэгээд өөр гэртээ төстэй зөндөө юмнууд байна. За ийм хэсгээр нийлүүлж болдог ийм байгууламжууд байна те. Нийлүүлээд пластик нийлүүлээд гэр болгочдөг. За энэ болохоор ерөнхийдөө одоо нөө ууланд явж та нар богдуулаар явж исэн л хэлгүй дээ. Obviously бүгдээрээ богдуул руу гарсан те. Богдуулт нэг ингээд нэг айтайхан суучгаар нэг тийм нэг газар бас хэцүү шүү дээ те. Ерөнхийдөө бол сандал мандал нь яаж гарболсон те. Тэнгууд энэ ямар зориулттай гэхээр энэ Норвегид гаргаж ирсэн дизайн гэр шиг бүгдийг угсарчдаг. За тэгээд ууланд хайк хийж байгаа, камп хийж байгаа хүмүүс амрах зориулттай. Right? За тэгээд энэ болохоор сургууль, зөөрийн сургууль, жижигхэн сургууль, аюул жижигхэн. Сургуульч биш. Classroom, mobile classroom, нэг анги. За тэгээд энэ ангийг яах зориулттай вэ гэхээр нэг газараас нөгөө газар руу аваачих зориулттай. Эсвэл ямар нэгэн байдлаар гамшиг тохиолдсон газар аваачаад барих зориулттай. За тэгэхээр иймэрхүү байдлаар бүх юм салдаг. Маш хөнгөн шин материалуудаар хийсэн. Яа, намкагийн нүд нь арилдаад эхэлсэн. За тэгээд нийлүүлэхдээ ингээд хэсгээр нийлүүлчихдэг. Ер нь бол амар тийм мундаг тийм бүтээгдэхүүн. Тэгэхээр яг эдгээр бүгдээрээ юунаас санаа авч байгаа гэхээр нөгөө л нэг гэр гэдэг юм санаа авч байгаа байхгүй. Яагаад гэр гэдэг чинь ингээд тэгэхээр яг Монгол те Төв Аз гэрээс өөр нүүдлийн суус ерөөсөй байдаггүй. Тэгэхээр энэ хүмүүс хэдүүлээ юм нүүдэг хол явдаг юм хийя гэж байгаа тохиолдолд юу харж байгаа гэхээр гэрийг л анх жишээ болгож харж байгаа. Энээсээ л санаа авч байгаа гэсэн үг. За тэгээд ингээд цаашаа явах юм бол ийм жижигхэн зөөврийн офис байна. Тэгээ янз бүрийн газар очиод жижигхэн ийм workspace, худалдааны газар болох зорилготой. Тэгээ жижигхэн reception ч юм уу. Одоо жишээлбэл бид нэр хэрвээ өөрсдөө гэрээ сайн хөгжүүлэх юм бол бид нар playtime-аар дүүрэн иймнууд тавьж болно те. Жижигхэн майхан гэхээсээ илүү ингээд аваачаа тавьчихдаг. Тэгээд үйлчлэгээ үзүүлдэг information booth ч юм уу те. За тэгээд энэ амар гоё жишээ. Энэ болохоор Copenhagen байдаг. Copenhagen айгүй голтой, гол мөрөнтэй, нууртай те. Тэгэнгუთ гол мөрөн нууран дээр ер нь бол хүмүүсийг амьдруулъя. Тэгээ цаг хугацааг нь энд ингээд зарцуулъя те. Одоо нэг усны түвшин амир ихсээд байгаа шүү дээ. Тэгэнгუთ энтэй яаж тэмцэх вэ гэхээр хотоо өндөр барих гэхээсээ илүү усан дээр амьдарч эхлэх гэдэг одоо тийм санааг төвшүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгუთ энэ ерөнхийдөө юу вэ гэхээр юм хөвдөг юм жижиг юм одоо байшин шиг юм уу зөө. Тэгээ тавцан дээр ингээд тийм арал synthetic numeric island гэж энийг нэрлэдэг юм байна. Нүүдэлчин арлууд. Тэгээ энийг ингээд газруудад ингээд залгаа хийчихдэг. Тэгээ энэ дээрээ ингээд үйл ажиллагаа явуулах боломжтой, амьдрах боломжтой юм хийдэг. За тэгээд манай байгууллага гэр өргөө гэдэг нэг байгууллага байгаа. За тэгээ манай гэр өргөө ерөнхийдөө бол яг Улаанбаатар хотын гэр хорооллын асуудлуудтай айгүйх тоног тулж ажилладаг. Тэгээ гэр хорооллолд амьдардаг хүмүүсийн амьдралын одоо тий living standard гэж ярьдэн шүү дээ. Тэрийг нь одоо сайжруулах, тий боловсрал болон нийгмийн одоо тийм инновацийн одоо салбар дээр ажилладаг тийм байгууллага. Бид нар бас гэртээ айгүйх ойрхон ажилладаг. За тэгээд Хонконгийн Rural Urban Framework гэдэг архитектурын компанитай студидтэй ер нь бол ашигын бус студидтэй хамтраад гэрийн загвар гаргасан тий. Одоо жишээлбэл энэ Монгол гэрийг ингээд 4-1-ийг нь тасдаж аваад өргөтгөл хийсэн. За тэгээ энэ өргөтгөл нь яадаг вэ гэхээр нарны гэрэлд уртлаараа оруулдаг. Тэгээ энэ болохоор нөгөө нэг ийм хар өнгөтэй ийм турбаанууд байгаа. Тэр турбаанууд нэг нарны элчийг шингээж аваад тэ ингээд том өрөөргөө цацдаг тий. За тэгэнгუთ энэ урт хэсгээр нь болохоор ерөнхийдөө юутай одоо энэ хэсгээр нь 0 байгаа тий коридор байгаа. Тэгээ дээрэс нь шүршүүр байгаа гэх мэтчлэн. За тэгээ хажууд нь septic tank байна. Тэгэхээр төвийн шугамтай холбогдох ямар ч шаардлага байхгүй. Өөрөөсөө усаа тэгээд бохироо ер нь бол зохицуулдаг юм бүтээгдэхүүн гаргасан байгаа. Тестэн дээр явж байгаа. За дотроос харуулах юм байна. За нөгөөх нь болохоор олон нийтийн төв. Энэ олон нийтийн төвийг хийхдээ бас гэрээс хэдүүлсэн тий. Нарны элчийг яаж ашиглах уу? Давхаргын дулааныг яаж ашиглах уу гэх мэтчлэн ийм байгууламжууд барьсан. За энэний гол зорилго нь юу вэ гэхээр гаднаас орж ирж байгаа элчийг ингээд эндээ эхнийхээ давхаргад ингээд хурц болгоод дулааныг нэгсгээд тэгээд доторхоо илүү дулаахан байлгах. Тэгэхээр агаарын ийм давхаргаар одоо дулаалаад байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар эсхий юм уу, бетон юм уу юу ашиглахгүйгээр тоосго мосго ашиглахгүйгээр агаараар ер нь бол одоо агаар болон нарны элчээр юугаа дулаахан байлгаж байгаа доторх байгууламжаа дулаахан. За тэгээ энд үйл ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ та нар сонирхвол асуугаарай. Энд амар олон хөөрхөн хүүхдүүд ирдэг те бид нар энийг янз бүрийн байдлаар ашигладаг.
За нэг иймэрхүү янз бүрийн байдлаар гэдэг нь одоо ингэж харагдаж байна те. Тэгэхээр нөгөө Монгол гэр чинь өөрөө flexible гэж хэдүүлээ ярьсан шүү дээ. Юу л юу болох боломжтой те. Монгол гэрийг дэлгүүрч болгож болно, хүн амьдэрсэн ч болно, нийлүүлээд те том гэр амьдэрсэн ч болно, яасан ч болно. Тэгмүүд энэ яаж байгаа гэхээр ерөнхийдөө үйл ажиллагаанууд нь ямар ч байж болно. Дотроо номын сан байж болно те, жижигхэн сургалтын тахин байж болно. Тэгэхээр доторх байгаа тавилга болон элдийн үнцийн одоо нэмэлттэй эд ангиудыг бид нэр өөрчлөөд тэгээд одоо үйл ажиллагаанд тааруулж ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь нөгөө нэг Монгол гэрээс сэдв авсан бас юмнуудын нэг айгүй тийм уян хатан байгууламж. За ингэж байгаа тохиолдолд тэгэл олон сургууль, олон номын сан бариад шаардлага байхгүй. Магадгүй нэг юмар бид нар маш олон хүмүүсийн хэрэгцээг хангаж болно гэдэг ч юм уу. Энийг данч фото зураг нь алга байна. За энэ бас надад амар таалагддаг концептуудын нэг өрнөгдлөө таалагддаг. Тэгээ энэ юу вэ гэхээр ингээд үйлдвэрт ингээд ийм юу хийгээд арай бетон биш баг. Гэхдээ ийм үйлдвэрээс ингээд шууд хэв зутгаад тэгээд энэ хэвүүдийг ингээд хооронд нь нийлүүлэх юм бол ерөнхийдөө бол ингээд гişт өргөдгөл болж болдог тий. Тэгэхээр нойлынх нь хэв, галтгооны хэв, септик танктай хэв, тий коридорын хэвнүүд бүгдээр тусдаа өөр хоорондоо бүгдээр нийлж болдог. Тэгэхээр энийг болохоор нөө модулер гэж ярьдаг байхгүй. Хоорондоо салж нийлж өргөтгөж болдог тийм одоо юмнуудыг ярьж байгаа. За тэгэхээр энэ болохоор ингээд харах юм бол дээрээ тэр нөө нэг яндантай нэг хэсэг нь тусдаа доороо болохоор дөрвөлжинтэй нь доороо бохироо агуулдаг. Зарим нь болохоор дээрээ усны ийм одоо агуулгатай тий танктай. Тэгээ энийг ингээд ерөнхийдөө бол ашиглаад нэг гэрийн одоо бүх хэрэгцээг нь гаргаад байгаа байхгүй. Энэ бол яг хөө хэрэгжих боломжтой. Хэрэгжихийн тулд одоо тий энийг авсаархан авч явах боломжтой байх хэрэгтэй. Тэ нүүж зөөж авч явахд ер нь бол боломжтой байх хэрэгтэй. Гэтэ ийм бас нэг амар гоё концепт гарсан. Энэ бас надад амар таалагдтыг. Монгол гэртэй холбоотой. За тэгээ ингээ бодит амьдрал дээр ингээд хийж үзээд ингээ заалгаж үзсэн чинь ийм их юм болж байгаа байхгүй юу те. За тэгээ яг хөө энэ дээр ингээ сайжруулах юм байгаа. Гол нь яг ярих гэдэг юм юу вэ гэхээр бид нар өөрсдөө юм айгуу тийм сайн сайжруулах байх хэрэгтэй те. Яг ингээд нэг монгол хүмүүс нүүдэлчин хүмүүстэй зөвхөн монголч эхлэхгүй манай тэ казак үеэлүүд байна тэ үзбек нөхдүүд байна бүгдээрээ адилхан тэ морь ундаг гэрт амьдардаг нөхдүүд байж бид нар юусе гэрээ сайжруулах байхгүй юу. Зүрх хайцсан тэ хуучны муухай баба тэ энэ бол ингээд балманд хүмүүсийн амьдардаг баба юм гэд хайцсан тэ. Тэнгууд яг бодит амьдрал дээр яагаад байгаа вэ гэхээр дэлхийд тэр чигтээ гэр гэдэг юм л анхаарал хандуулдаг байгаа байхгүй юу. Байшин барих stupid тэнийг юм байна тэ. Нэг газар хөдлөх юм бол бүгдээрээ үхэн тэ эсвэл тэ төгжирч амьдрмааргүй нь олон нийтийн талбай хэрэгтэй. Тэнгууд ингээд гадаадд байдаг одоо тэ бид нэр гадаад гэж ярих дуртай шүү дээ. Гадаадд байдаг бүх мондог хүмүүс яг үнэндээ бидний хогийн гэж яг боддог юмыг хараад байгаа байхгүй юу. Гэр тэ төлөө гэрлөө анхаарал хандуулъя. Энэ бол ирээдүйн юм байна гэж бодоод байгаа тий. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсдөө гэрээ бодоод гэрээ сайжруулахаа бодохгүй гэрээсээ сурах юм амар их байгаад байгаа байхгүй юу. Яаж энерги зарцуулж чинь, яаж пассив байдлаар тий идэвхгүй элтийн бензин тий агааршуулагч ч юм уу эсвэл паргүйгээр өөрийгөө халааж гин өөрийгөө хөргөж гин гэдэг тэр юмыг бид нар сурах хэрэгтэй л тий. Чи амар таньдаг царай авдаад байх юм. За ер нь ингээд дууссан юм би амар үргэлжсэн юм байгаа юм шиг. За тэгэхээр ерөнхийдөө бол яхаа байжээ би улахан за. Ерөнхийдөө бол яхаа зүгээр юм байна. Хэдүүлээ ингээд яхаа Улаанбаатар хотоо харахтаа айгуу тийм гоё өөр өнцгөөс харах хэрэгтэй байна л та тий. Бохирдлыг ингээд гэр хороол үүсгдэг Улаанбаатар бол ингээд тий хуучин барилгууд нь яа гэхээсээ илүү бидний одоо хуучны барилгууд яг монгол хүмүүсийн уруу хаан шингэсэн барилгууд байгаа байхгүй. Жинхнээсээ яг бидний уруу хаан шингэсэн барилгууд тий. Одоо ингээд энэ шинээр байгаа Шангрила ч юм уу Blue Sky зөвхөн Монголд уу гэдэг ингээд бодох юм бол нөө заяа. Хаасаагүй Шангрила байгаа, хаасаагүй Blue Sky байгаа, хаасаагүй Кемпински байгаа. За тэгээ ингээд бодоод үзэх юм бол морины ийм толгойтой драмын театр ч юм уу тий. Эсвэл ингээд ийм Монголын одоо бүжигчний ийм одоо юутай баримлалтай дөөр бүжгийн эртмийн театр бол жинхэнэ Монгол ихгүй юу? Монголоос хаач байхгүй. Тэгэхээр эндээ бид нэр анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёрт бид нар гэр гэдэг юмдаа бид нар бас айгүй их анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол хоцрогдоогүй тий. Дэлхийн бүх одоо мундаг хүмүүс бүгдээрээ яаж хэдүүлээ гэр шиг бүтээх үү гэж ярьж байна тий. Тэгээд гэр гэдэг юм мэдгүй байсан ч гэсэн хийгээд байгаа юм яг үнэндээ жоохон мяал гэр байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө ингэж хэлээд хэдүүлээ яриагаа дуусгая. За тэгээд сонссон баярлалаа. Таарсан тэгээд дараа. За тэгээд GitHub-ыг мэдгүй хүмүүс нь GitHub-ын пэйжийг орж хараарай. GitHub-ыг мэдгүй хүмүүс хэдэн хүн сууж байна? 1 2 3 4. За thank you guys. За юм асуу. Асуух юм байна уу нэрээ? Мэдгүй би яах юм бэ? За бодлоо. Одоо яах юм бэ гэхээр
ер нь бол бид нэр дор бүрдээ аягуулсан хичээх хэрэгтэй л те. Өөрсдийнхөө соёлын онцлогийг ер нь бол ойлгож авахын тулд те. Тэгээ эртээд нөгөө нэг Улаанбаатар хотын музейн Очвайр гэдэг аягүй мундаг судлаач ахтай бид нар хамтарч ажилладаг. Тэр ахтай ингээд ярьж хахад бас аягүй чухал ярьсан тэр үг байхгүй юу. Монгол юм бусд юмнуудаас мундаг бол биш. Бусад юм Монгол юмнаас мундаг бол биш. Бидний юм тэднийхээс өөр. Тэ? Тэгэхээр Монгол хятааслаг эсвэл Монгол Америкаслаг гэдэг тэр бол буруу хгүй. Яг гэх юм бол тэрэндээ гол нь биш. Бид нар өрсөлдөхөд байгаа юм биш. Биднийг өөр ойлгож байгаа юм чинь үн цэнтэй байхгүй юу? Тэгэхээр яг миний бодлоор тэ бид нар морь ундгаараа бахархаад, гэрт амьдртгаараа бахархаад энийг яаж сайжруулж 21-р зуунд авчирч болох уу гэдг нь л надад айгүй тийм үн цэнтэй юм шиг харагдах байхгүй юу гэж бодож байна. За дуусах уу? За баярлалаа. За тэгээд төшгөөдөө баярлалаа. Бид нэг энэ фрактер арайг. Тэгээд санаагаа секретарийг төшгөөд авчирч байгаа гэсэн. Тэгээд өсөлтөд чигсэн маш их баярлалаа. Тэгээд төшгөө санаа плейт нэг энэ арт хийх зорсон бид бүхэн хамтарч ажилласан гэдэг. Төшгөөний арт баг манай брэнд болсон. Тэгээд маш их баярлалаа. За. Only friends-ийг авах уу? Only fans-ийг.